Сайхан үзэгчдээ Дорногов телевизийн D podcast сар шинийхэн тусгай дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид маш олон хүмүүстэй ярилцдаг. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань нэгэн хүндэт зочин хүрэлцэн ирсэн байна. Дорногов аймгийн Хөвсгөл сумын уугуул Монгол улсын гавьяат багш Сугрийн Отхон Туяагчиг урьсан байгаа. Юуны түрүүнд орон нутгтаа ирээд бидний урилгыг хүлээж аваад өнөөдөр ингээд цаг зав зориулаад ярилцлаганд орохоор ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Одоо намайг ч бас ингээд ийм сайхан өнгөлөг гэгээлэг гэж би танай энэ подкастыг дандаа боддог. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад баярлалаа. За тэгэхээр Отхон Туяагчийг бол хэд хоногийн өмнөөс ерөнхийдөө орон нутгаас хүндэтгэл үзүүлэн шинэ гавьяатаа угтаж авна гэд мэдээлэл ирж байсан учраас бид тань руу холбогдоод бас энэхүү нэвтрүүлгийнхаа урилгыг өгсөн байгаа. Өнөөдрийн тухайд маш гоё хүлээж авч байгаа шиг байна шүү дээ, тий? Танд ямар санагдчихэв? Тэглээ. Аймгийн засаг даргын хамгааллын газар, боловсролын газар хамтраад за бүр манай сумын сайн шандах нутгийн зөвлөлт хүртэл ирсэн байлаа. Хөвсгөл сумын тий. Тэгээд багш нар хүүхдүүд маань ингээд бүгдээр одоо хүлээж авлаа. Тэгэл одоо ороод ирэхэд тэр хүүхэд болгоно нэг цэцэг бариад одоо би чинь тэнд цэцэгчэнд боллоо шүү дээ. Тэг ямар гайхамшигтай хүндлэл байх юм. Тэр хүмүүс ямар сайхан сэтгэлээр ингэж хандаж явах юм. Багш би бол зүгээр хийдэг ажиллаа л хийх ёстой ажиллаа л хийж байгаа хүн тийм ээ. Гэтэл ингээд төр маань үнлээд түмэн маань хүндэтгээд эгэл багш надад ийм сайхан хүндлэлийг үзүүлж байгаа нь одоо үгээр хэлэх аргагүй сайхан байлаа. Гоё. Тэгэхээр хэдхэн сарын өмнө Монгол улсын төрийн тэргүүнээс одоо ингэр дээр гэлэлдэж байгаа гавьяат хэмээх энэ сайхан цол тэмдгийг аваад зогсож явах мөчөд бол та бол бас төрийн тэр яг тэр одоо хүндлэл гэдэг зүйлийг мэдэрчээсэн байхаа л гэж яг бидний хувьд одоо харж байсны хувьд тэгж бодож байлаа. Яг юу бодогдож байв? Тий, ер нь бол наснуудынхаа дунд тий аав ээжийнхээ дэргэд өсөхөд үргэлжил одоо төрийн сүл дөршөө гэдэг үгийг сонсч өслөө штэ. Тэгэл юу ч л болж исэн төрийн сүл дөршөө гэж хэлдэг, сүү сайлаа өргөдөг. Тэгэхээр төр гэдэг ямар өндөр юм, ямар хүндтэй юм гэдгийг бол өсөх бага наснаасаа мэдж өссөн. Гэтэ сая яг шагнал авах мөчөд бүр өөрийн биеэр мэдрэлээ тий. Ийм төрийнхөө төлөө тий эх орныхоо төлөө, түмнийхээ төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай юм бэ гэж одоо түүхэн хүмүүсийн тухай хүртэл бодож их хүндэтгэж байлаа да. Тэгэлгүй яг гараад ирсэн чинь одоо багшийн тухай дуугдуулаад таны шавнаар хамт ажиллаж исэн, хамт олон угтаж авж байгаа тэр уур амьсгал бол маш гоё санагдчихсэн. Сайхан. Хүн чинь ер нь ямар сайхан сэтгэлтэй байдгийн хүмүүс. Тэгээд хүн хүнийхээ өмнөөс баярлна гэдэг ямар сайхан юм. Тий. Тэгээд тэр олон хүн миний өмнөөс баярлаад хурч ирээд тийм ээ. Баяр хүргэж явах мөчөд одоо гайхалтай юм да, аз жаргал юм да. Зөндөө олон ирсэн байсан. Яг тэрний өмнөх нь тэр багшийн өгсөн чихэргээд нэг үндэсний телевизийн бэлдсэн байсан нэвтрүүлгийг үзсэн байсан. Яг тэр нэвтрүүлэгт оролцсон байсан шавнаар нь одоо ингээд том болцсон. Бас таныг угтаж авч ин да гэж би анзаарч ирсэн. Тэгсэн. Яг тэр хүмүүс байсан тийм ээ. Тэд байсан тийм миний анхны шавнар. Анхны шавнар. Би ч одоо их сургуулийн 4-р курсын оюутан байхдаа хичээлээ ичнээ болгоод шуун фабрикийн 26-р сургууль гэж тосгоны сургууль шүү дээ тий. Энэ сургуульд багш болж байлаа. Тэгэхэд 5-ын Б гэдэг ангийг авч ирсэн. Тэгээ дүрсгүй хэдэн хүүхэд байсан. Тэгээд тэр хүүхдүүд маань л тэр нэвтрүүлэгт ч ороод тэр талбай дээр ч гэсэн ирсэн байгаа. Одоо сайхан залуучууд, охтууд, бүсгүүчүүд болсон тий. Тогч яагаад ер нь энэ багш хэмээх энэ сайхан мэргэжлийг сонгох болсон бэ? Багш болоход ямар хүн танд одоо зөвлөж те чиглүүлж байсан бэ? Яагаад магаад гэсэн юм юусоо байхгүй. Тий. Зөвлөж чиглүүлээ чи багш бол орооч гэсэн юм байхгүй. Миний багангийн багш Бигзийн наран цэцэг гэж мундаг сайхан багш байл дээ. Багш маань 2 дугаар ангид ахтал хүүхдүүдээ ямар мэрэгчлээ болох вэ хэлээрэй гээл. Тэгэл бид нар чинь нэг юм хэлнэ. Би босоод багш болно л гэсэн. Тэгэл тэрнээс хойш жил болгон багш асуудаг дахиад багш болно л гэдэг тий. Тэгж яатал 6 дугаар ангид хэдвэр ангид ахад юм. Батбаатар, Цэдвийн Батбаатар гэж өстой багшийн дээд төгсөн гялалцсан гоё багш ирээд юм болгоныг чаддаг багш байсан. Бүр өстой урлаг, спорт хичээл, ном
Тэгээд тэр багшийнхаа монгол хэлний хичээлд бас их давгүй сайхан сураад тэгээд 6 дугаар ангиас хойш бүр манай ангийнхан ч бүгд монгол хэлний багш болно гэд намайг. Тэгээд 8 дугаар анги төгсгöd нэг дурсамжийн дэвтэргээ аялуулдаг гэсэн. Тэрүүгээр ч дөрөв намайг монгол хэлний мундаг багш болсон гэж бичсээр байгаа л тэгэл багш татсан шүү дээ. Тэгэхээр одоо та олон багш нартай багшийнхаа талаар их ярьдсан байлээ. Таны одоо яг энэ мэрэгжилд чиглүүлж өгсөн багшийнхаа тухайд та яривал. Тийм, няндаг багшийн маань тухай асууж байгаа шүү гэн тийм ээ. Одоо багшийнхаа хаа явсан газраа юу болгондоо ярихаас аргагүй. Шуун фабрикийн 26 дугаар сургуульд 2 жил ажилласан залуу багш. Одоо тухайн үеийн сайхан хүмүүсийн зөвлөгөө тийм зөвлөмжөөр хичээл номоо сайн заагаад одоо тухайн улсын ур чадрын уралдаанд улсын авраг болоод 2 дахь жилдээ. Тэгээд 93 дугаар сургуульд багшаар очих боломж нэгдсэн. Тэгээд тэнд 2 мундаг эрдэмтэн багш зөвлөдөг байсан. Монгол улсын гавьяат багш Сумьягийн Дэргүү гэж багш. Монгол улсын шинжлэх ухааны гавьяат сэтгэлтэн Цэдишин Яндаг гэж 2 багш. За тэгээ сургуулийн захирлаар нь бол одоо манай Дорногов аймагт тест гялалзж байсан нийгмийн ухааны багш л да. Миний бас 8 жилийн ангийн багш. Бацух баг. Сандуулын бацух багш тий. Уулханы баянд тий. Баянгийн багшилж байсан. Багш маань захирлаар ажиллаж байсан. Тэгээд одоо тухайн үед бол 93 дугаар сургуульд үнэхээр Монголын сайн багш нар эрдэмтэн нар гэж цуглаж байсан. Тэгээд тэр олон багш нараас ихийг сурсан. Тэр дундаа би няндаг багшийнхаа яг одоо хэлж ярьж байгаа бүхнийг хийж тэгээд одоо багшигаа хормойдож яг 20 жил тагсан. 20 жил тий. Яг хамт тийсгүй тий. Тэгээд одоо багшаасаа одоо надаас илүү сайн хүн бол бүр их сурах байх л да. Тэгээд чадлынхаа хэмжээгээр л сурж авч үлдснэ. Өнөөдөр хийж, баяжуулж, туршиж, дэлгэрүүлж тий болохгүй учир жинцэнгийн олж ингээ багшаасаа хойш ч гэсэн аль болох айтайх юм хийхсэн гэж бодож байгаа. Тийм учраас би багшигаа дандаа ярьдаг. Тэгээ үзэл санааны маань, үнэт зүйлийн маань эхлэл болсон боловсрал гэж юу юм, сургууль гэж юу, ямар байх юм, багш хүн ямар байх юм гэл бүхий л зүйлийг заасан даа багш маань. Миний багш чинь Монголд хөдөлмөр амралтын цуслангийг гардаж хийсэн. За тийм туслан байна. Тухайн үед Монгол улс 300-аад хөдөлмөр амралтын цуслантай. Энэ цуслангуудаа хүүхдүүд нь зундаа гараа, зарим хүүхд чинь бүр ээлж улираад зунжин энтер хөдөлмөр амралтын цуслан дээр өнждөг. Тэгэл одоо энэ дунд говийн хөдөлмөр амралтын цуслан гэтэл бүр сүү цагаан эдэ бүгдийг нь боловсруулдаг, тэрийгэ зарж борлуулдаг. За тэр Батсүмбрийн цуслан гэх чинь улстай бүр багш номон дээр бичсэн байдгийг улстай хэдэн төгрөгнийг нэ ашиг орлого олгож өгсөн. Нөгөө хүүхдүүд чинь ажил хөдөлмөрөө хийдэг, өөрөө ч салинждаг, улсдаж тэр нь хэрэгтэй байдаг гэл тэр хөдөлмөр амралтын цуслан хөдөлмөрийн өргөтгсөн сургалт, хөдөлмөр сургалтыг холбох арга зүй гэдэг ийм олон ажлуудыг гардаж хийсэн хүн 2000-аад оны эхээс багш маань за энэ хүний дотор ч их чадал байт юм байна. Нөөц байт юм байна. Бид түүнийг ашигладаг юм байна. Бид хүүхэд бол дүүргэх хэвээр сав биш, дүрлзэх хэвээр бамбар гэж яриад байгаа хэрнээ дүрлзүүлэх ажил хийдэг юм байна. Ингэж яриад байгаа хэрнээ үйл ажиллагаа нь дүүргэх гээл байгаа юм байна. Тэгэхээр хүний дотоод нөөц боломжийг нээ, далд ухамсарын хүчийг сургууль хүмүүжлэх ухаанд ашиглая гэдэг санаагаар аз жаргалтай амьдралын алтан түлхүүр, итгэл урам гэсэн ийм нэрүүдээр хүүхдүүд маань өгсөн л өөрсдөө. Тий тэгэхээр үгийн хүч, бодлын хүч, хандлагын хүч яаж одоо энэ хүүхдүүдийн амжилттай, аз жаргалтай сайхан амьдрахад нь хэрэглэх вэ гэдэг ийм хичээлийг орсон юм. Тий. Тэгэхээр ийм багшийн шавил да. Яг үргэлжлүүлээд явж байгаа. Тэгэхээр отгонтой ягч та хаана ажиллаж исэн юм бэ? Яг Дорноговын зарим нь бол гадралж байгаах. Одоо тэгээ бас үргэлжлүүлээд хийж байгаа ажил бол одоо бодлогын бас ажил хийгээ явж байгаа тий. 2012 онд ганц хүмүүсэд боловсрол соёл шинжилгээ ухааны тухайн үеийн тий сайд болоод за тэгээд судалгаа хийж байгаад манай Бацух багштай уулзаад ингэсний дараа бол Монголын боловсролыг 93 дугаар сургуулийн үзэл санаагаар тэр дундаа одоо нийгмийн ухаан, хэлний хичээлийг дагнан зөвлөж байгаа няндаг багшийн үзэл санаагаар өөрчлөё гэж зарласан юм. За. Тэгээд багшийн удирдлагын дор ажиллаж байсан 93 дугаар сургуулийн багш нарыг багаар нь хажуудаа авсан. Энэ бол сүүлдээ одоо манай багш нар бүгд мэдэндээ боловсролын яамны хэрэгжилтийн баг болж хувирсан. За тэр баг уу? Тий, тэгээд энэ багч нь багшаараа Бацух багшаараа ахлуулсан 30-аад хүний бүрэлдэхүүнтэй
том баг одоо манай хэрэгжилтийн багт бол тийм очоогүй сум, ороогүй сургууль одоо эсвэл хичээлдэн сууж үзээгүй багш байхгүй. Тэгж ажилласан баг. Жинхэнэ 330 сум баг. 30 эдэн сум баг тий. Тэгээд тэр гайхамшигтай бүтээлч хүмүүсийн игнэнд бас ажилласан. Тий. Тэгээ тэр үед олон аймгаар явж олон сумын сургуулиар орж амьдрал дээрээ ер нь бидний ажил ямар байна уу гэдгийг үзсэн харсан маань өнөөдөр юм хийхэд бас их хэрэг болдог. Тий. Нэг газар очиод үйлчлээ л өөрөө ирэхгүй. Яагаад түмний хүүхдийг бид ингэж сургах юм гэл тий. Тэгээд тэрэндээс хахгуулаад ер нь сумын сургуулиудад юм хийх хэрэгтэй байна гэж бодоод тэгээд 2015 онд би тэр үе чинь аймаг хариуцж байсан. Тэгээд Соломон Баярбаатар гэж хоёр хөшиг хамтар. Тэр хүмүүс болохоор аймаг ингээ хуваарлж аваад тий. Гэхдээ нөгөө аймагаараа явна бас тий. Туршлага судлах үднээс. Тэгээд тэр ажлынхаа хүрээнд орон нутгийн онцлогт хөтөлбөр гэж боловсруулад хийсэн. Тэгээд аймагтайгаа Дорногов аймгийн нутгийн зөвлөлтөөгөө хамтарч нутагтаа хийсэн анхны одоо ажил маань тэр болсон л доо. Тийм яг одоо сургууль дээр маш үр дүнтэй болж байсан тий. Тэр нь бол байнга явж байсан. Тий. Юу юм бэлээ? Яагаад вэ гэхээр орон нутгийн онцлогт гэдэг тэр тухайн үед гарсан цөм хөтөлбөр дээр нэг заалт байсан л да. Энэ цөм хөтөлбөрийг орон нутаг сургууль өөрийн онцлог тохируулан одоо хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж болно. Сургуулийн хөтөлбөр боловсруулж тий болно гэсэн юм заалт байсан. Тэгээ тэрний дагуу за тэгвэл манай аймаг чинь манай нутаг чинь ямар вүлээ гэд ингээд бодохоор өв соёлын зүйлс бас их замын хүлд олон жил байсан нутаг учраас бас алдагдсан гээгдсэн юм их санагдаад тэгээ өв соёлоос сэргээе гэж зориод тэгэл ер нь ерөнхий зөвлөгөө өгвөл эхлээд таныг ингээд орон нутгийн онцлогтой хөтөлбөр хэрэгжүүлэе гэдээ одоо ингээд мэдээж багш нартаа хэрэгжүүлэх хүмүүстэй хэлэхэд яаж хүлээж авч ирсэн бэ? Ойлгуулах гэж ер нь бас шууд ингэж дэмжсэн үү эсвэл одоо ямархуу замыг туулж хэрэгжүүлж ирсэн? Тий. Тэр чин зүгээрээ дэлгэр сайхан гишүүн яг нутгийн зөвлөлийн тэргүүний ажил аваад энэ үед одоо бас нутагтаа сайхан юм хийгдэг. Ийм санаа оног нутгийнхандаа танилцуулаад тэгээд за би тэгвэл бас ийм нэг бодолтой байна гэдэг юм саналаа илэрхийлээд тэгээд анх 100 багш аваачиж Улаанбаатарт 3 хоног сургалтанд суулгаад тэр хоорондоо бүх одоо учир начраа яриад маш сайхан хүлээж авсан тэр 100 багш маань ирээл ерөөсөө шижигнүүлсэн тий тэгээд энэ чи хагас жилийн хугацаанд ерөөсөө маш үр дүнтэй ажилласан байсан 15 оны 5 сарын 17-ны өдөр Зүүн Баянгийн сургуулиас тайлангаа эхэлж байлаа тий тэгээ 20 сургууль бүгдээрээ нутгийнхаа өв соёлыг онцлогийг судалсан тий манай Зүүн Баянгийн сургууль гэхэд чинь хайрхныхаа өвөрт амьдардаг хүмүүс тэгэл Зоригт Баатргахан зохиосон хайрхныхаа магтаалыг уншаал эхэлжлээ тэгэл бүгд өөрийнх нь ганган морьтой дэлгэр хийх морин жагсаалаа хийгээд л тийм ээ тэмээ сайтай хөвсгөл сайхан дулааныхан чинь тэмээчний соёлоо хийгээд л тэр тэмээ малтай холбоотой бүхэл юм суралцсан байхгүй. Тухайлбал тэрийг хийж яхад хөвсгөл сайхан дулаа хоёрт инк хөөслөх хүн олддоггүй. Тэгээд ирж сураад манай сайхныхын чалтан ширээгээс нэг хүн болоод хөвсгөлийнхэн хайж атлаа харин манай ноён хутагт шүү дээ. Эсвэл ноён хутагтын маань нээж өргөн цагаан ирч би багада ээжээсээ юм нэг дуус сурсан юм гээд гаргаж ирээд. Тэгээд энэ орон нутгийн онцлогтой хөтөлбөр чинь малчид иргэдэн цочин багшаар урьж ажилласан юм. Малчид иргэдээ. Тэр өв соёл өвлөн уламжлагчид өв тээгчтэй. Тэгээд хутагтын маань нээж зочин багшаар оролцоод бүх хүүхэдтэй энэ көслийг заагаад энэ тийм сайхан болцсон. Яг энэний хүрээнд бол их олон зүйл сэргсэн. Жишээ нь миний ангийн багш хорлоо багш маань заг торлоо багш маань хөлмөрийн багш штэ. Тэгэхээр 6-аас 9-р ангийнхаа бүх хөвгүүдээр говийн ард түмний уламжлалт сууц боловч өнөө цагт бараг тасраад байсан хэлхээ тонтой гэр гэдэг энэ гэрээ яг хөдөлмөрийн хичээлээрээ хийгээд охтууд нь нөгөө үүд хаалга бүрээс туургын ширээд хатгаад тэгээд нэг гэр босгож за тэр гэрээ одоо тэмээ малдаа ачаалдаг хумандаг бүх юма нөгөө малчтаараа заалгаад хийгээд их гоё юм болж исэн. Тэгээд тэрний үлдэгдэл яваа л гэдгийг. Одоо энэ нүүдэлчин Монгол фестивал гэхэд чинь манай яг хутагтын төрсөн ихч ээжээсээ сурсан тэр аялгаугаа очиж дуулдаг.
бүр шагналмаг л авсан штэ. Тэгэл тэр тэмээ хомондог, ачдаг, гэр уралдаг ажлууд өнөдөр ч гэсэн яваал идэх. Тэгэхээр бидний тэр 15 оны маань орон нутгийн онцлог хөтөлбөр бол ийм олон соёлын зүйлсийг сэргээсэн, ард түмэндээ тэр соёлыг шингээж үлдээсэн их сайхан ажил болж ил гэж одоо бодож байгаа. Олон хүний одоо хамтын сэтгэл, хүч, итгэлээр боссон л эдэл дээ. Зөвхөн одоо орон нутгийн онцлогтой хөтөлбөрийг ярихад юм байна. Тэгээ маш олон хөтөлбөрүүд бас хэрэгжүүлсэн байдаг тийм ээ. Таны хувьд? Тий. Яагаад гэхээр боловсролын систем ажиллаж байна. Сайн ажиллаж байна. Олон мянган багш нар энэ дунд тийм хоёрдмал сэтгэлтэй багш гэж байдгүй шүү дээ. Багш хүн гэдэг чинь ингээл хорвоо дээр бүр энэ ажлаа хийх гээд ирсэн тий. Тэгэл өстой нойр хоолгүй ингээл бүх юмаа зориулаад ажилдаг. Гэхдээ альва юм чинь ингээд бүрэн гүйцэд байна гэж байхгүй. Гэтэл өнөөгийн яг боловсролын системд юм тогтолцоонд маань орхигдсон зарим нэгэн зүйл байж магадгүй байдаг. Тухайлбал ингээд нутаг сумынхаа өв соёлыг судлаад ингээд хийдэг гэж сая ярьлаа. Энэ жишээ нь яг хөтөлбөр дээрээ ингээд соёлын зүйлс тавигдсан боловч тэр болго ингээд дадлаг хийгээл үргэлжлүүлээд үр дүнд нь хүртэл ингээд ажиллах хугацаа нь бага. Тэгэхээр энэ одоо их чихэн хийгээд байгаа энэ ажлууд бол ихэвчлэн тэнд арай дутмаг байна уу да гэсэн зүйлсээ л одоо нөхөж хийгээд байгаа гэсэн үг. Тийм нэмэр болгож. Жишээлбэл та одоо Улаанбаатар төвд амьдарч байгаа, суралцж байгаа сурагчдыг хил дээр авчрах нэг гоё торгон хил хөтөлбөр. Тэгээ тэр торгон хил хөтөлбөр бол маш тийм олон зүйлийг хүүхдэд ухааруулсан нөгөө нэг бас орхигдоод идэг те тэр зүйлийг одоо сануулсан тийм гоё хөтөлбөр юм байна гэж харж байсан. Тэр торгон хил хөтөлбөр ер нь одоо хэрэгжиж байгаа юу? Тэрийг та бас яагаад ингэ санаачилж байсан бэ? Намхан Нямбубаатар нэг хэлсэн байдаг штэ. Алтан гац содон хотондом байсныг мэдсэнгүй явжээ гэж. Энд чи юу гэсэн үг гэхээр тэр хүн хойноон ажиглал хотоон ажиглал байхад хийх ажил нь гарч ирээд исэн ба штэ. Тэрийгэ хийж идэл алтан гац нь ирсэн байх нь штэ. Тэрэн шиг багш хүн боловсролын салбарын зөв юм хий гэвэл хүүхдээ л ажиглах ёстой. Эцэгийнхээ багш нараа ажиглах ёстой. Тэр боловсролын салбарт хэн байна уу тэр болгоно л ажиглана л та. Тэгээд би хэрэгжилтийн багийн ард Шинэ Монгол сургуулийн зөвлөх багшаар ажиллаад тэгээ Шинэ Монгол сургууль бол үнэхээр сургалт сайтай ийм сургууль. Одоо тийм Шинэ Монголын нэгэн цаг үеийг бүтээн гэсэн шижгэнсэн хүмүүс нэг баг болцсон ажиллаж штэ. Гадагшаа явуулах сургалт мургалт чинь бол бүр тогтцсон. Одоо тэр Японы засгийн газрын тэтгэлэг авлаа 16 хүүхэд авлаа л гэхэд тэр жил 16-уулаа Шинэ Монголынч байлаа тийм ээ. Ингээд за харин эхлээд явуулаад байсан чинь сүүлдээ манайхны нэг одоо асуудал бол юу гэхээр явсан хүүхдүүдэд яаж авчрах вэ гэдэг асуудал. Тий галаа ус маань одоо яриад байдаг. Тий тэндээ үлдээгээд байвал эн чинь одоо бид нар ямар өөр улсуудын гайхамшигтай сайхан боловсон хүчнийг бэлтгэх үүрэг бид хүлээгээгүй бөгөөд болохгүй шүү дээ тий. Тэгэхээр галаа огш маань ч гэсэн яриа хийхтэй Наранбаяр захирал маань ч гэсэн ингээл тухайд байлаа одооны сайд тий явсан хүүхдүүдэд яаж авчрах вэ? Тэгээ энийг би ч гэсэн бодолцож жагаад тэр үед хил тойрох ажил гараад тий хилээ тойроо явж гад тэр хил дээр очиод би өөрөө их сэтгэл хөдлөхгүй юу тий би өмнө нь хил тойрч байсан хилийн сумын хүүхэд хэрнээ л хил дээр очих болгонд сэтгэл хөдлөдөг. Эн чинь миний эх орон гэж боддог. Энэ эх орны төлөө тий энэ эх орны төлөө би амьдрна гэж боддог тий. Тэгэхээр тэгвэл хүүхдүүдэд явхаас өмнө энэ хилээ өсөх юм шүү тий. Бид явсан хүүхдийг наашир гэж даллаж явахын оронд явхаас өмнө эх орны зүрхэн дунд нь суулгачих хэрэгтэй юм шүү. Тэгвэл дуудсан дуудаагүй тэр хүмүүс ирэх юм шүү. Ирээгүйгээс бие нь ирээгүй байлаач сэтгэл нь ирэх юм шүү. Хүч нь ирэх юм шүү гэж бодоод тэгээ Шинэ Монголын 11-р ангийн хүүхдүүдэд зориулж тэр 11-ийн тохиромжтой байсан юм. 12 их хичээлэгтэй болчихно тий. Тий бас намрын ажилд явд 12-ийнх нь тий тэгэхээр тэгээд Наранбаяр захиралдаа хэлсэн. Наранбаяр захиралч өөрөө маш ихэн цараа сайтай мэдлэгтэй юм хүн учраас сонсонгуудаа яг тэгээ. Шууд тэгээ. Тэгэл ерөөсө санал хэллээ маргааш нь ажил болсон тийм мэдлээ. Тэгээд үнэхээр хүүхдүүдээ одоо анхны хүүхдүүдээ аваачаад хил дээр бүгд хамт очсны дараа хүүхдүүдийн сэтгэл бол бүр үнэхээр гоё байх тий. Тэгдгээ очоод яг хилийнхэн багнанд мөргөх үед хүүхдүүд одоо уйлдаг, догдолдог, ухаардаг тий. Тэгээд тэр чинь зүгээр нэг явуулж байгаа хил дээр очиод буцаачихгүй штэ. Тий
шөнө нь хөвгүүд нь ээлжээр манаанд гарна. Бүр тэгж үзүүлсэн. Дурсамжтай тийм ээ. Тэгэл буцахт нь одоо ёстой хөвсгөл сумаар дайрдаг байхгүй. Тэр чинь бүр урд ирж очихын 1700 км замыг туулж жилдээ 140-50 хүүхэд ингээл явна шүү дээ. 4-5 том автобустай. Тэгэл явах замд чинь нөгөө яаж ч том автобус чинь байж байгаа дэсэн цуучин нөгөөдгөө түрэн татна гээл бас их тийм амьдралын юмд сурж штэ. Тэгээд нөгөө түрүүний хэлхээ тонтой гэрээн барьдаг, хийдэг, тээдэг, ачдаг хүүхдүүд чинь үзүүлбэрээ үзүүлнэ, сүлдөвөр аялал жуулчлалын үзүүлбэр өсгөө шүү манай орон нутгийн онцлог төлбөр чинь тийм ээ. Тийм тэгээд энэ болгоныг хараад тал нутагт минь ирээд ер нь бол аялал жуулчлалаар хүмүүс хангаар их явд юм байна. Далай руу их явд юм байна. Говь руу жуулчлана гэж ирдэг хүн тийм эр зөрөгтэй хүн ховор хэддэг юм байна. Гэтэл хүүхдүүд ч ирээд намрын тэр гоё налгар говийг хараад тэгэл маш олон хүүхдийн хэлдэг юм бол эх орн гэдэг ийм сайхан юм уу? Би ийм гоё эх орны хүүхэд юм уу гэж. Тэгээд би явсан ч заавал эргэж ирнэ гэж хэлдэг. Тий. Эргэж ирэхдээ бүр аавынхаа ээжийнхээ нутагт хөдөө ирнэ ч гэдэг юм уу ингэж хэлдэг. Маш олон хүүхдүүд цэрэгт явна гэж хэлдэг. Явсан ер нь бас тий. Тэгээд хүүхдүүдэд авч гарахтаа нэг үг хэлдэг байхгүй. Эх оронтой хүн гэдэг бол зөвхөн хилийн гортгон дунд амьдардаг хүнийг хэлдэг юм аа. Эх оронтой хүн гэдэг бол зүрхэндээ эх орноо багтааж чадсан хүнийг хэлдэг юм аа. Тэгэхээр бүгдээрээ эх оронтой болёо гэж авч гардаг байхгүй. Тэгээ хамгийн сүлд шүнэл голцоо очно л доо. Тэгээд хүүхдүүдэд оруулж ирэл за эх оронтой болсон хүн байна уу гэж асуудаг. Бүгд байна. Тэгээд торгон хил хөтөлбөрийнхөө талаар хүүхдүүд маань дараа нь зөндөө сайхан дурсамж утсан байдгийн. Тэгээд бидний ч бодоогүй тийм нарийн ширийн зүйлийг ажигласан, бодсон, ухаарсан тийм байдаг. Хүүхэд ер нь мундаг бид нар боломжийн л олгож өгч чадах юм бол хүүхэд бол бидний төсөөснөөс илүү олж авдаг. Тийм л. Тэр хөтөлбөрт хамрагдаад Японд ч юм уу ер нь гадагшаа сурч агаад ирсэн төгсөгч нар олон баха. Тэгээ үүтэн миний нэг шав тэр хөтөлбөрт яваагүй л дээ. Шав маань гинт хилийн цэрэгт явна гэ. Тэгээ бүр гүйж гад хилийн цэрэгт яваад тухайн үедээ их тийм юу яасан очоод их сайн албан сайн хаасан. Тэгээ юу гэж хэлсэн бэхээр багшаа таныг торгон хил хийгээд байхад би яаж зүгээр ах вэ? Шавн явнаа гэд явж ирсэн. Тий. Бүр тэгээ говь руу хил рүү. Тий отхон бэлэг гэд миний шав байдیں۔ Тэгэж явж илаа. Бүр тэгэж явж ирсэн. За тэгээд олон хөтөлбөрийг ярих юм бол бидний хоёулангийнхан цаг хүрэлцгүй. Жишээлбэл яг онцлохоор энэ торгон хил хөтөлбөр, орон нутгийн онцлог тохирсон хөтөлбөр гэдэг энэ маань өөрөө нэлээд тийм одоо яг өсвөр насндаа явж байгаа тий хүүхдүүдэд бол нэлээд тийм сэтгэл зүлтгэр юм гоё хөтөлбөр юм байна да гэж харж ясны үднэс хоёр хөтөлбөрийг яриулъя гэж бодож байна. Тэгээд хоёр хөтөлбөр хоёул одоо аймагт явж байгаа шүү дээ тий. Торгон хилийг явсны дараа манай аймгийн багш нар тэгсэлдэ тэр холоос хүүхдүүд ирээд ингээд хийж яхад бид нар дэргэд хаяанд нь байж 100 км-т байж яагаад хүүхдүүдэд нэг удаа хилдээ яваач үзүүлчихээгүй юм бэ? Тэгээд яг хилийн наан амьдраад байгаа хэрэг насаараа хилээ үзээгүй, үн цэнийг ойлгоогүй хүмүүс байж гэн гэд тэгээ манай боловсролын газар санаачлаад аймгийнхаа 9-р ангийн хүүхдүүдийг сум болгоноосоо хүүхд оруулаад торгон хилийг хийдэг болсон. Тэгээ манай хөвсгөл сум бол одоо жил болгон бүх одоо хүүхдээ аваачиж эцэг ихтэй нь бүр аваачдаг. Тэр бас их чухал байна. Тий. Хүүхдээ дагаад аав ээжнээс торгон хил хөтөлбөрт хамрагдаад тий ингээд явчих. Орон нутгийн онцлог хөтөлбөр бол одоо сургууль болгон дээр тэгээ сургуулаасаа дамжаад цэцэрлэг болгон дээр өөр өөрийн өнгө аясаараа хэрэгжиж явчих. Маш сайхан байна. Тэгэхээр утгаагчийн санаачилсан энэ ажлуудыг одоо аймаг орон нутгийн түүчээ болгоод үргэлжлүүлж чинь гэдэг бол өөрөө одоо ямар одоо амтай юм хөтөлбөр вэ гэдгийг бол харж болохоор байна. За тэгээд та энэ их ажлын хажуугаар яаж тэр үндэсний телевизэд дараагийн хуудас гэдэг нэвтрүүлгийг хөтөлж амжуулдаг байваа? Маш олон жил хөтөлсөн юм байлээ. 93 дугаар зарим хүмүүс таныг тэгэхээр нөгөө хөтлөгч үү гэж бодоод байна. Ер нь намайг манай аймгийнхан багш гэхээс илүү хөтлөгч гэж мэдээд байдаг. Тий. Сүүлийн 10 жил нэг багцаа тоолоход би аймагтаа 200 гаруй үйл ажиллагаа хөтөлсөн юм байлээ. Тий урлаг соёлын олон нийтийн төрийн хүндэтгэлийн одоо янз бүрийн юм хөтлөн штэ тий. Сая хийсвэл тэмээний баяр. Тий. Хэдхэн хоногийн өмнө тэглээ. Тэгээ хөтлөгч гэж мэдээд байдаг. Тий. Тэгээд тэр хөтлөлтүүдийн нэг бол яг Монголын үндэсний олон нийтийн телевизийн дараагийн хуудас гэж нэвтрүүлгийн хөтлөгчөөр 4 жил орчим ажилласан. 93 дугаар сургуулийн багш байхад маань одоо тухайн үед үндэсний телевизэд байсан Дэмбэрлийн Наран туяа гэж
Монголын гайхамшигтай сэхэтэн бүсгүй энэ нэвтрүүлгийн зохиолыг бичээд тэгээд надаар хөтлүүлнэ гэж надад зориулж зохиолыг бичсэн юм билээ. Оо за. Тэгээд яаж танилцсан? Өмнө нь яг бүтээр танилцсан. За. Тэгээд намайг хөтлөгчийн ажилд оруулаад тэр ямар нэвтрүүлэг байсан гэхээр дэлхийн хүүхдийн сонгодог зохиолуудыг нэг дугаар дээр нэгийг уншдаг. Тэгээд тал хүртэл нь уншдаг, ярьдаг, цааш нь хүүхдүүд үргэлжлүүлдэг. Гол санаа бол дэлхийн шилдэг зохиолч ингэж үтсэн байна. Чи ч гэсэн чадна гэдэг гол юм баггүй да. Тэгэл хүүхдүүд чинь заримдаа бүр бараг их зохиолоосоо илүү гоё шийдэл гаргадаг. Тийм учиртай нэвтрүүлэг байсан. Тэгээд тэнд эргээд харахад Наран Туяа маань их сайхан нэвтрүүлэг гаргаж за тэр олон зохиолыг Дашин оюун чимэг гэж бас Монголын мундаг сэхэтэн бүсгүй эгч маань орчуулсан, Монголд авчирсан, Америкс эрэхтэй өөр юу ч биш баахан зохиолол авчирсан гэж байна ном тийм. Тэгээд Монгол хүүхдүүд дэлхийн шилдэг зохиолыг унших юм боломжийг олгосон. Тэгээ ийм сайхан хүмүүсийн буйнаар би тэр нэвтрүүлгийг хөтлөнгөө сайхан зохиолууд уншсан. Тий аз жавшаа. Энэ бол миний өсөлтийн онцлог байсан. Тий. Тэгээд маш их уншсан гэсэн үг тийм ээ. Тий тэр зохиолуудаа уншсан, эргцүүлж бодсон. Дараа нь ингээд тэр хэрэгжилтийн багийн ажиллаар ч юм уу хөдөө гадаа хамаагүй аймагт явж байхад хүүхдүүд чинь бүр ингээд нэвтрүүлгээ дагаад бүр нэвтрүүлэг болгоныг үзээд бүр ёстой нөгөөтгөө уйлж дуулж үздэг ийм бүр яатсан газар дараагийн хуц гэдэг дугуйлан маягийн сургууль дээрх ажлууд зохиогдсон байсан. Тэгээд би бол юу гэж бодсон гэхээр энэ сайхан сэхэтэн бүсгүйчүүд Монголын уншигч хүүхдүүдийн нэгэн үеийг төрүүлжээ гэж бодож тэр хоёроо бахархсан да. 4 жил ихээр та хэд орчим дугаар дээр ажилласан гэсэн үг лээ? Одоо яг тоолоогүй юм билээ. Би ч бас юм тоолж яах та мөн шүү дээ тийм. Дунджаар бодоход нэг 100 дугаар юм уу 80-100 дугаар болсон бах уу? Тий 7 хоног болгол явж байсан нэвтрүүлэг заримдаа яг нэг давталт байсан гэж бодоход тий. Тэрийг бас эргэж харж нэг ягаагүй л байна. Дүгнээгүй л байна тий. Яг таныг гавьяат багш болсны ар дээр таны нэвтрүүлгүүд ингэж хөгдөж гарч ирсэн. Тэгээ би хамгийн сүүлд багшийн өгсөн чихэр гэдэг тэр нэвтрүүлгийг үзчихсэн. Тэр дурсамж их гоё юм бэлээ. Тэн дээр бол нөө багш хүний үн цэнийг тэр нэвтрүүлгээс мэдсэн л дээ. Тий. Тэрний түүхээс ярил. Тэр одоо нэр хүүхэд шав багшаа яаж хүндэлж дээдэлж болдгийг манай тэр бяцхан охин болоод боссон шавнар маань хүний дээд сэтгэлийн үлгэрийг харуулсан. Тэгээ нэг удаагийн дугаарт маань миний тэр дааж исэн ангийнх ирэхгүй юу? Тэгсэн тэр гол дүр ингчин гэж охин маань ирээд багшаа таны намар өгсөн чихрийг би одоо болтол бурхан дээрээ хадгалж байгаа. Тэгээ би хүслээ шивндэг тэгэхээр биелдэг гэд ингээд ярихгүй юу? Тэрийг манай сэтгүүлч Наран Туяа сонсчод тэгээ сэтгүүлч хүн чинь тийм юмд маш гоё соргог. Тэгээ шууд барьж аваад нэвтрүүлэг хийчихсэн. Тий. Тэгээд тэр нэвтрүүлэг бол үнэхээр багш хүний сайныг харуулсан гэхээсээ илүү шав хүний агуу сэтгэлийг харуулсан. Тэгээд тэр нэвтрүүлэг тэр шавнараа сонсож байхад миний шавнар намайг ингэж өчүүхэн багш намайг ингэж боддог байхад би өчүүхэн шав би агуу багш нараа ингэж хүндэлдэг юм уу гэж өөрөө ирэхгүй бодчихсон. Хүн хүнээ тэгж хүндэлж хайрлна гэдэг нэр гайхамшиг. Гайхалтай. Тэр нэвтрүүлгийг манай үзэгчид бас багшийн өгсөн чихэр гээд YouTube-ээс хагаад үзээрэй. Тэгээд их юм бол илүү агуулгыг ойлгох байх гэж үзсэн тий. Бүгд хөөрхөн ярьж байгаа. Бодоогүй санаагүй юм ярьж байгаа юм билээ. Маш олон нөгөө нэг таны шавнар ирсэн байсан шүү дээ. Энэ тэндээс. Тэгэл ярих болгондоо хуулаад би үзээд бас зүгээргүй байсан гэдэг. Багш хүн сайхан гэдгээс илүү шав хүн гэдэг чинь тийм сайхан байх юм шүү. Бүр багшигаа тэгж одоо надад ч зөндөөл алдаа байгаа. Зөндөөл сул тал байгаа ш. Тэгэхэд ч одоо бүр төгс төгөлдөр амтан шиг яриад байгаа юм намайг тийм ээ. Тэгэхээр тэр шав хүний багшаан харахнууд хайрлах сэтгэл гэдэг бол бас л хорвоогийн дээд сэтгэлүүдийн нэг юм байл. Тэрний хүчээр өөр нь багш бидрээ явуулчих шүү дээ. Тийм. Одоо энэ олон шавн ингээл хайртай шүү агшаа гээл гүйлдээл багш руугаа хөөрхөн харцаар хараад ингэдэггүйсэн бол багшийн ажил гэдэг чинь бас тийм олон хүн тэгж сайхан хийх юм уугүй юм уу. Тэгэхээр шавнрынхаа тэр сэтгэл хайраар шавнрынхаа ээж аав эцэг эхийн тэр хүндлэлээр багш хүн ажиллаа хийдэг. Тэгээ энийг би хэзээ ойлгох гэхээр дөнгөж залуу багш ажиллаа авчаад идсэн нэг хүүхдийн маань эмээ. Тий. Бүр настай хүн ирээд багшаа таа гэсэн чи би гинт ойлгосон. Би ямар ажил хүлээгээд авч байна.
Тэгэхээр дөнгөж одоо сургууль төгссөн залуу багшийг төрийн сайд хүртэл ирэл багшаа таа гэж харсан шүү дээ. Ямар ч мэрэгэн ухаантан ирээд энэ надаас бага мэдлэгтэй гэхгүй залуу багшийг багшаа таална шүү дээ. Тэгэхээр ингэж хүндлүүлж байгаа багшийн ажлыг үнэхээр хүндэтгэж хийхгүй бол болохгүй бид нар чинь. Тийм л учиртай гоё ажил та. Байх хэрэгтэй. За түрүүн та ярьсан яг тэр дараагийн үз нэвтрүүлгийг хөтлж байхдаа та маш олон дэлхийн шилдэг сонгодог зохиолуудыг уншсан. Тэр бол миний одоо хамгийн их хөгжсөн тийм он жил байсан гэж ярьлаа. Тий, уншигч нь үгийн баялагт хэрэгтэй. Гэхдээ бүгдээр нь шийдэхгүй. Тий, уншсан хүн болгон үгийн баялаг ихтэй сайн ярьдаг гэвэл бас үгүй. За тийм. Шаг болгон ярьж чаддгүй гэвэл үгүй. Ярина гэдэг бол тэр ер нь бодол, бясалгал, ухааны одоо эрх зүйл тэлэх холбоотой. Тий, хүмүүс их асуудаг байхгүй да яаж сайхан ярих вэ гэдэг. Би ч одоо сайхан ярьдаг хүн биш л дээ. Үнэхээр их монгол хэлээрээ үнэхээр сайхан ярьдаг хүмүүс байна шүү дээ. Тэр чинь цул ухаантай хүмүүс байдаг. Тий. Тэгээд хүүхдүүдээ ярьж сургана гээл манай ээж аваад хар багаас нь ингээл бас их хүчилдэг. Тий. За чи ярилгэн хариулалгэн бүтэн үгээр ярилгэн тий. Тэгэл яриул сурахын тулд яах вэ гэл яриул сурах гэд их яардаг. Би бол ингээд багш хүний зүгээс бодоход тэр хамгийн яарч хэрэггүй. Зүрэлж хэлэхэд сумыг хол явуулахын тулд нумаа сайн татах хэрэгтэй үстэй арагшаа. Тэрэн шиг сайн яриул сурахын тулд, сайн бичүүл сурахын тулд сайн бодуулах, сайн ажиглуулах хэрэгтэй. Тийм л санагддгийг. Тий, тэгээд тэр мэдээж баг хүүхэд байхдаа хоньны бэлчээр уншсан номууд ч юм уу. Тий, тэгээд эднэр бол миний өнөөдрийн ингээд эвлүүлж нэг хоёр үг бичиж байгаа энтертэй мэдээж холбоотой. Гэхдээ бас өөр хүчин зүйлүүд байна шүү дээ. Тий. Эвлүүлж бичнэ гэснээс таны ахан дүүс шүлэг саяхнаас бас гарч ирээд яваад байгаа ахан дүүс тийм ээ? Тий, би уурчилсан сая баах яасан. Би уурчилсан. Бас ахан дүүсгийн шүлэг байгаа тий. Хоёр шүлэг яваад лээ. Ер нь та энэс гадна ер нь өөр олон шүлэг бий юу? Энэ шүлэг маш юм дотортой гоё шүлэгнүүд байлээ. Хизээ биччихсэн бэ? Тий. Чи одоо яг нөгөө онол судлаач хүмүүсийн хувьд бол шүлэг мөн биш гэж бас яригдах гэж шүү дээ тийм ээ. Тий. Зүгээр дотортой юу гэвэл дотортой. Яагаад гэхээр яг л миний бодож сэтгэл тий ямар нэгэн зүйлийн тухай бичиж гэж би хүчилж бичээгүй зүгээр өөрөө гарсан. Жишээ нь би уучилсан шүлэг хаанаас гарсан бэ гэхээр миний багш няндаг багш маань бидэнд юу гэж хэлдэг вэхээр за та нар ингээд одоо хүнд зөвлөгөө өгнө. Өөрөө их огт хийж үзээгүй болох болохгүйг дэнсэлж үзээгүй юм а хүнд ярьж болохгүй. Зөв ч юм зөвлөгөө өгч болно, буруу ч зөвлөгөө өгч болно. Тэгэхээр хүнд хэлэх гэж байгаа юм а өөрөө ихлээд ямар нэгэн байдлаар хийж үзгээд гэсэн байхгүй. Тэгээд тэр түрүүний ярьсан далд ухамсарын хүчийг сурганд ашиглах тэр ихтгэл урмын хичээл байна шүү дээ. Тэгээ энэ хичээлийн хүрээнд дасгалууд хийлэгдэг байсан хүүхдээр. За тэгэнгүүт чинь одоо уучлалын дасгал ороод ирнэ үстэй. Тэгэхээр чи одоо би өөрөө хийх ёстой үстэй гэхлээр ер нь уучлж болдгийм үү, гүм үү те уучлахаар яг хүн яадгийг ингээл үзэн штэ. Тэгээд үзлээ. Үнэхээр ингээ хүн чинь хинд гомдод юм бэ гэхээр хамгийн ойрын хүндээ гомдод юм байна. Өөрт нь хамгийн их одоо тусалсан, дэмжсэн хүндээ гомдод юм байна. Тий. Тэгээд сүулдэ ичэн штэ уучлалын дасгал хийгээд ирэхээр би ч одоо хүнээс 50 сайхан тус авчаад 5 хүн үг дам сонсныхоо төлөө гомдсон явж явах гэж тий гэд өрөөсөө бүр ичнэ. Тий. Нөгөө сүулдэ нөгөө хүнд гомдох биш нөгөө хүндээ бүр тадрахаар дуусна уучлалын дасгал чинь. Тэгээд ер нь уучлалын дасгалын ард аз жаргал хүний сэтгэлийн дотор байдаг гэдэг үгийг ойлгосон. Тий. Яг л нэг судал дээр яг л нэг цаг хугацаанд байгаа хэрнээ гомдлон арилгаал уучлахад талархлаар дүүрээд тэр чинь намайг аз жаргалтай болгож байгаа. Сэтгэлийн хорионоос өөрийгөө гаргаж байгаа байхгүй. Тэгээд л гарсан үг л тэр уучлсан шүлэг л дээ. За уучлсан шүлэг тийм үчиртэй. Тэгээд ахан дүүс шүлэг мөн л амьдралыг харж байгаа л бичсэн юм л да. Тэгээ хамгийн сонирхолтой нь энэ хоёр ч яг нэг шүн нэг дор зүгээр гарсан хоёр бүтээл байхгүй. Тий. Бас уран
бүтээл. Зүгээр яг хүний бүтээл ч гэсэн одоо муу сайн хамаагүй бүтээл шүү дээ тийм ээ. Тэгэхээр бүтээл гэдэг чинь бас өөрийн хувь тавилантай юм байлээ. Нэг өдөр цаг хугацаа байдаг гэдэг тийм ээ. 2006 оны 10 сарын 7-ны шөнө хуйлаа гинтэл гараад ирсэн. Дараа нь 11 онд лөө яа нэг өдөр хуйлаа бас хүмүүс аваад хэрэгэлчихсэн, хүмүүгийн сольчихсан. Явж ирсэн тийм. Зөвөр маягийн юм дооцсон явж байгааг нь. Оюуны юм ч. Нэг өдөр мэдсэн. Тэгээд юм тэр нэг мөртөө төртөл хувь тавилантай юм билээ шүү дээ. Бас их сонио. Тий гайхсан шүү дээ. Энэ хоёр шүлэгнээс гадна шүлэг бий юу танд? Байгаа юу? Гээ яг хавтаа нэг зүгээр л холбоо байгаа шүү гэдэг. Ер нь тий. За маш сайхан түүх байна. Одоо та боловсролын чөлөөт бүс хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа юм байлээ. Энэ өөрөө ямар одоо ийм ажил вэ те? Яг та өөрийнхөө энэ ажлын талаар одоогийн хийж байгаа ажил ямар зүйл рүү чиглэж ажиллаж байгаа талаараа мэдээлэл өгвөл. Маш товчхондоо энэ хүнээ бодсон хөтөлбөр. Тий бодлого. Монгол Улсын засгийн газрын 24-аас 28 оны үйл ажиллагааны чиглэлд үндсэн үйл ажиллагаануудын нэг болж орсон. Хилчид, хил орчмын малчид, хилийн бомтын ажилтнууд, за тэгээ аслагдсан бүс нутгийн иргэд, хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхлэгчид тийм ээ. Ийм одоо сум суурин газраас 100 гаруй километрийн тэрт байж штэ. Тий. Ийм айлын хүүхдүүдийг эцэг эхийнх нь ойр баг боловсрал ядаж эзэмшүүлээ гэдэг ийм зорилготой. Тэгээ одоо ч бол нэг хит хитэн газар ер нь хуучин багийн сургуулиуд байгаа л да. Тий иргэдийнхээ дунд, мөлчдийнхээ дунд тэдрийгээ улам сэргээж байна, үйл ажиллагаагийн сайжруулж байна. Тэгээ өнгөрсөн жил ихэд шинээр 6 багийн баг сургууль барьлаа. Тий одоо багийн сургуулийн лав сүр ингээл хүн яриад байдаг юм дээ шүү дээ тийм ээ мундаг хүн. Тий тэгээд боловсролын яам, хилийн цэргийн ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар тий бүгдээрээ нийлээл хийж байна л да. Нөгөө Монголын үндэсний одоо томоохон бизнесмэнүүд, компаниуд барьж өгч байна. Тэгээ ЮНИСЕФ хамтарч одоо бодлого энэ үйл ажиллагааг холбож өгч байна. Тэгээ ингээд засгийн газрын бодлого болоод хэрэгжиж байгаа. За энийг хариуцж байгаа. Тэр сургуулиуд дээр маань улсын үндэсний хөтөлбөр явна. Дээр нь нэмэлт хөтөлбөр болгож одоо ёстой орон нутагт нь тохирсон хүүхдэд тохирсон хүмүүжилтэн чиглэсэн хөгжилтэн чиглэсэн ийм хөтөлбөрүүдийг хийж байгаа. Тэгэхээр багш нь бол үндсэндээ энийг ингээд сайхан холбоод бодлогыг хангаад ажиллаж байгаа л гэсэн. Ер нь бол одоо бага насны хүүхэд ээж аваасаа хол байна гэдэг бол хамгийн хэцүү зүйл. Бараг сурхаасаа илүү тэр нь хэцүү тийм ээ. Энэ асуудлыг л шийдчихин гэсэн үг. Тий 6 настай сургуульд ордог болсноос хойш чинь нийгэм даяар асуудал болчихлоо шүү дээ. Бидний үед чинь 8 настай ордог байсан бас ч гэж хүн болчдөг байсан юм байна. Тийм үстэй. Өсөж яваа хурдтай хөгжиж байгаа энэ үед чинь 2 насны зөрөө гэдэг чинь тэнгэр газар шиг байдаг байна шүү дээ. Тэгээ нэг 6 настай нь ялах үрээ явуулчих чаддаггүй, явуулахгүй байж болдоггүй. Тэгэл тэрний тоогоор гэр бүл сална. За манай хилчид бол хөрхи хаа хамаагүй хүүхдээ аваачаал орхичдаг. За сумын сургууль хоёрын орон сургууль энэ ойрхон гэд сумын сургууль танихгүй газар байснаас тэр тэнд эмээд нөхчийгэл тэгэл одоо шинэ увсад хүүхдээ орхичход л дорндод хил хааж ах жишээний алт хааж ах жишээний тийм ээ. Тэгээд хилээ манж эргээд харахад хүүхдээ танихгүй болчих гээд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж байгаа. Одоо манай Менингийн отроод, Овоотын отроод, Үинч, Боршон бомтууд гэд эднэр дээр чинь дандаа манай хилчдийн хүүхэд ээж авийнхаа дэргэд элэг бүтэн ямар гоё баяр хөөртэй ястаа нэг аз жаргалтай сурж штэ. Тэгэл энэ хүүхдүүдээ улам л илүү сайхан боловсрол олох юмсан гэж хэлж байна да. За ийм ажил хариуцж ажиллаж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд та орон нутг руугаа хандсан нэлээд олон ажлуудыг хийсэн. Тэгээд ер нь одоо эцэг эхчүүд эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг энэ одоо шалгалт маш их анхаарал хандуулдаг болсон. Одоо Солонгост чинь шалгалт болж ирэхэд яаж зам тавьдаг вүлээ баг одоо Монгол ерөнхийдөө тэнэлүү шилжиж байна. Эсэлтийн ерөнхий шалгалтанд ямар оноо авах шалтгаалаад тухайн хүүхэд маань өөрийнхөө сургууль дараагийн мэргэжлээ сонгож байгаа учраас өрсөлдөөнч маш их байдаг. Одоо хэмжээст оноо гэдэг зүйл гарсан. Орон нутгийн Дорногов аймгийн боловсролын яг одоогийн нөхцөл байдал хэдэн жилийн өмнө бас арай өөр байсан. Ингээл уналт босолт зөндөөл юм байла. Та ер нь одоо аль хэсгээс орж ерөнхийдөө анхаарч эхэлсэн бэ? Одоо бол бүр алтан зул наадан болоо явчлаа. Багш нарыгаа урамшуулдаг болчлоо. Сурагчдаа ч гэсэн орон нутаг урамшуулж ингээд ер нь манай Дорноговын боловсролын одоогийн байдал дээр нэлээд анхаарч ажиллаа штэ сүүлийн жилүүдэд.
15 онд тэр орон нутгийн онцлог хөтөлбөр хийгээл тэрнээс хойш ер нь би чи аймгасаа салаагүй шүү Салаагүй, дээ. Аймгийнхаа багшраас салаагүй. Бид нар чи хамтдаа л ингээ бүх юмаа хийчихэл. Тэгээд тухайд судалгаа аваад үзсэн хотод оюутнуудынхаа уулзалт хийхгүй юу? Тэгсэн Монгол Улсын их сургууль бараг хүүхэд байхгүй. Дорн говьос. Дорн говьос сурж байгаа. Санхүү эдийн засгийн сургуульд хүүхэд байхгүй ч гэдэм. Одоо нөгөө өндөр өнөө шаарддаг сургуулиудад хүүхэд цөөн байгаад байдаг. Яагаад вэ гэсэн чинь эсэлтийн шалгалтын оноо доогуур байна. Тэгээд ер нь энэ ажил руу анхаарсан. Тэгээд шинэ Монгол сургууль Дорногов аймаг хоёроо сайхан энэ ажил дээр бол холбосон юм. Дорногов аймаг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр шинэ Монгол сургуулийн торгон хийх хөтөлбөрийг ямар ч асуудалгүй зохион байгуулж өгнө. Хариуд нь шинэ Монгол сургууль эсэлтийн шалгалтанд бэлддэг арга зүй, онол мэдлэг бүх юмаа Дорноговын багшарт харамгүй хэлж өгнө. Яг үед одоо хэдэн онд хэлээд тэр яг эхлэхийн өмнө нөгөө Чансаа тогтоодог 21 аймгаас тэгээд жоохон доогуур байсан. 16 7-оор байсан баха. Тийм. Нилээд доогуур байсан. Тэр яг арга тутсан энэ байгаль ах л да. Тэрнээс багш нар учиргүй муу байсан да биш. Тэгээд аливаа юм чи хийхэд арга шүү дээ. Энэ бол тийм. Тэгэхээр эсэлтийн шалгалтанд бэлддэг арга жоохон тутмаг байсан юм шиг байна. Тэгээд шинэ Монголын багш нар чинь заагаад өгчөнгүү чинь тийм ээ. Манай багш нар ч бас дорн төвлөрөлтөд явж туршлага суулж ирсэн тухайд. Тэгээд 2 жилийн дотор нөгөө Эренбэрээ улсад хоёрт гарч ирсэн. Хэд хэдийн хичээлэр улсад нэгэд гарч ирсэн. Тэгэхээр чин суурь нь байгаа байхгүй юу? Жаахан арга дутаад байсан дээр ингээд ажилласан. Ингэснээрээ бол олон хүүхэд өндөр оноо авсан. Тэгээ өндөр оноо авна гэдэг чинь түрүүний хэлснээр чинь сайн сургуульд орно. Сайн сургуульд ороод сайн сурчгаар чинь ирээдүйн амьдрал ажил мэргэжил баталгаатай бол явчих тийм ээ. Ийм одоо эсэлтийн шалгалтын үр дүн бол зүгээр нэг цаасан дээр байдаг үр дүн биш, айл болгоны хаалгаар ордог. Амьдралд нь нөлөөлдөг үр дүн баггүй юу? Тийм учраас одоо ч гэсэн анхаарч байна. Маргааш ихэд одоо ингээд эсэлтийн шалгалтаа өгөх хүүхдүүдийн ангийн багш нартай уулзах гэж байна. За ангийн багш нар туслана, аав ээж нь туслана, сурагч өөрөө хичээнэ гэл бүх талын л өмнөх жилүүдэд ер нь ингээд ажиллаж байсан ч гэсэн аав ээжүүдээ бид нар нэх оролцуулаад байна. Гэтэл эн чинь одоо хичээлийн цагаас гадна гэртээ зөндөө цаг хугацаа байж байна. Аав ээжийн зүгээс ирэх дэмжлэг, чиглүүлэг гэдэг маш их хүчээр бид нар ашиглахгүй байгаа зүйл. Тэгэхээр энэ жилээс бол бүр аав ээжүүдийгээ ураад яриа хөрөө хийлээ өмнөх 7 хоногт. Дээр нь нэмээд нөгөө л одоо өмнө ярьжсэн тийм ээ. Энэ дотоод хүчийг яаж ашиглах вэ энэ амжилтанд хүрэхэд гэдэг ийм аргачлалыг бас ашиглаж байна да. За. Алтан цул наадмыг бас олон жилийн өмнө санаачилж ирсэн. Энэ жил бол бүр говийн бүс болж өргөцсөн том арга хэмжээ болсон байлээ. Алтан цул наадмыг олон багш нар хүлээдэг болсон байна. Урамшуулаад ихээр дотроо бас маш их өрсөлдөөнтэй болж энэ мэргэжлийн үн цэн нэмэгдэж гин гэж харж байна. Энэ алтан цул наадмыг ер нь яагаад санаачлах гэсэн юм болоо. Тий, алтан цул наадам эхлээд уралдаан байсан. Одоо бол цуглаж нэгнээсээ туршлага судалдаг том талбар болсон. Тий, энд юу энэ хэмжээнд авчрах гэхээр манай багш нарын ухамсар, хүмүүжил бүр өргөцсөн тийм. Энд чинь ухамсар муутай хүмүүсээсэн бол уралцаад л дуусна үстэй. Гэтэл манай багш нар чинь жилээс жилд бид шилдгээсээ суралцах хэрэгтэй байна. Тий, яг дараа жилийн 2 жилийн дараа дараагийн алтан цул болоход манайх ийм болсон байх хэрэгтэй байна гэд. Нөгөө шалгаруулахад чинь ингээд ийм учраас шилдэг болдоо гэж зарладаг шүү дээ. Тэндээс суралцдаг байхгүй. Тэгэхээр ийм гоё суралцах, хамтрах ийм талбар боллоо л да. Санаачлагын хувьд бол яг ийм нэг багш нараа урам зоригоор бадраах ийм ажил хийя гэж манай ардын багш Утган Баяр багш маань тухайд боловсролын газрын дарга байсан. Дэлгэр сайхан гишүүн санал тавьсан. Нутгийн тэргүүндээ. Тэгээд та урам өгье. Тэгээ манай гишүүн чинь нөгөө багш эмч хүмүүсийн чинь их дэмждэг. Тий, эрүүл мэнд боловсрол хоёр сайн байвал тэнд хүн жаргана гэж үздэг хүн шүү дээ. Тийм учраас одоо тэрийг дэмжиж энэ алтан цул наадмыг 2015 онд хийсэн. Энэ жил 10 дахь жилдээ аймгаасаа дэлгэрүүлээд говийн бүсийн хэмжээнд хийлээ. Үнэхээр одоо тэр говийн бүсээрээ нэгнээ харж бахархлаа, нэгнээсээ суралцлаа. Одоо ч одоо нөгөө туршлага судлах ажил үргэлжлэн одоо өөрөө нахаар. Үргэлжлээ. За энэ жилийн алтан цул бол үнэхээр маш өргөн дэлгэр болсон. Үнэхээр говийн бүсийн аймагуудаас маш олон багш нар зорж ирж байсан. Энэ мянга цогцлборт багтахгүй те ямар их биендээ бас баяр хүргэж урам зориг авч бинээсээ туршлага хуваалцж байгаа бол бид нар өөрсдийнхөө нүдээр хараа байжсэн. Тэр үе та нэг яг энэ говийн хүүхдийн талаар нэг ингэж хэлсэн гээд надад нэг тийм нэлээд анхаарал татаад өнгөрсөн байхгүй юу? Говийн хүн гэж гээд энэ талаар яриадсан. Та яг юу гэж ярьж ялаа?
Энэ Алтан зул маань говийн бүсийн наадам болсонтой холбогдуулж л одоо говийн хүүхдийг яаж сурах юм бэ гэдэг. Яаж сурах юм тий. Би ч ер нь хөтлөгчийн ажил хийхдээ багшийн ажлаа давхар хийчихсэн шүү дээ. Тий. Яаж л нэг ч гэсэн хүнд юм ойлгуулах уу, тий. Яаж л нэг ч гэсэн хүнийг сэргээх үү гэд би боддیں۔ Хөтлөгчийн ажлыг бол яг багшийн ажил шиг л хийгээд байна гэдэг. Тий. Тэгээд говийн бүсийн багш нар цугласан учраас би санаагаа бас нэг хэлж байгаа юм тэр л тий. Тэгээ ер нь одоо сургалт зөв байя гэвэл хүнээ л харна шүү дээ. Энэ хүн ямар хүн, энэ хүнд юу хэрэгтэй, энэ ард түмэнд ямар алдаа байна, ямар оноо байна гэдгийг харж ижил одоо бид нар бодлогоо хийвэл хамгийн хэрэгтэй. Үр дүнтэй сургалт үйл ажиллагаа болно гэсэн. Тэгээл тэр хэрэгжилтийн багт байх үеийн илүү бодсон юм да. Манай говийн хүн ямар юм бэ? Юу хийвэл хэрэг болох юм бэ? Тэ? Сургалт нь ямар ах юм бэ гэж бодоод тэгээ их бодож ажиглаж байгаад тэгээд ер нь говийн хүний онцлог юм да гэж бодсон. Тухайлбал говийн багш нар бол хүүхдээ их сайн хурцлах хэрэгтэй. Манай говийнхан чадaltaй хэрнээ дэндүү даруй, дэндүү дутгшоо. Нөгөө говийн усан хээлэндээ, үндсэн гүндээ, эрдэнэ нэлсэндээ байдаг шиг говийн хүний хамаг үнэт чанар, мөн чанар нь гүндээ байждаг, чивчмэг хүчдэг. Тэрийг өөрөө зарлдаггүй говийн хүн. Тийм учраас тэрийг өнгөлөх, тордох, илрүүлэх тийм ажил хэрэгтэй манай говийн багш нарт. Тэгээ энэ их нарны дор, энэ их шуурган цөрөөд явчихлаар хүн ер нь тотгошилт юм бэл. Зуны бүр аагам нарны дор өнгөрөө цагсуураад өөрийгөө яриад явах байтугай. Өөрийгөө авч явна гэж. Тэгээ үгч дуурах тэнхэлгүй тийм өдрүүд миний говьд чинь биш дээ. Тэгэхээр энэ байгаль нь хүнээ хүмүүжүүлдэг юм байна. Тэгэхээр говийн энэ цаг агаарч гэсэн говийн хүнийг ийм даруй, тотгошоон болоход нөлөөлдөг юм байна. Гэхдээ бид эн чинь олонний дунд ингээд хүүхдүүд маань ороод амьдрах учраас илүү зөргижүүлэх хэрэгтэй юм байна. Илүү одоо нээх хэрэгтэй юм байна, тийм. Гэх мэтлэнгийн их янз бүрийн бодно. Тэрийгээ тэр хөтлөлтөн дээрээ хэлж ирсэн. Тэгээд би анх ингээд нөгөө сумаасаа очисон оюутнуудтай ажиллаад тэгээд залуу багшсэн л да. Тэгэл нөгөөдөл чинь ингээд таг дугай. Төв төлөв юм ярихгүй. Тий, төв төлөв юм ярихгүй. Гэхдээ энэ яадаг хүүхдүүд вэ? Одоо ийм их хоцрогдолтой, ийм их чадваргүй юм уу гэхээр маш чадвартай. Тэгэхээр чин би нэг хэсэг бүр баахан таглаа. Одоо эдрийг яриулдаг болгон дуургадаг болгон одоо бараг л ийм тэ чөлөөтэй болгоно гэд. Тэгжсэн нь би болцсон. Бас хэтрүүлж болохгүй юм байна. Тэр нандин чанар нь юм байна. Үнэн чанар нь тэр юм байна. Үнэний нэвдэж болохгүй юм байна. Гэхдээ бид энэ нийгэм олонний дунд орох учраас дундыг нь олох хэрэгтэй байна гэдэг. Ажиллаж мэдх юм байна шүү дээ. Тийм. Тэгээд үнэхээр говийн хүн байна гэдэг гайхамшиг шүү дээ. Асар их төвчээр, асар их ухаан хэрэгтэй болно тий. Би юу гэж боддгоо вэхээр дугшаа дагшаа хүлээж худгийн товой сахидаг. Туслахын бороо хүлээж тэнгэрийн царай харагддаг. Дунаас нь нарны аагийг дуугүйхэн даваад гардаг. Сунаас нь талын бэлчрийг шандас заагаад туулдаг. Алтан элс нь араанд шаргивч, ансаг цавчгүй шуургсроод гардаг. Айлын ч бараагүй эзгүй талд амьдрал босгоод жаргал бүтээдэг говийн хүн гайхамшигтай гэж боддог. Гайхамшигтай. Ямар гоё мөртүүд вэ? Тэгэхээр тийм гайхамшигтай мөн чанарыг бид нар илүү амжилт аз жаргалд яаж хөтлөх вэ гэдэг бодол бол говийн багшийн үргэлж бодох бодлого гэсэн. Дорногов аймаг шиг одоо багш нар эмч нарыг дэмждэг, яг бодитоор дэмждэг газар бол маш цөөн юм шиг санагддаг. Одоо бол багш нарыг дэмжиж 5 жилийн гэрээ хийгээд орон сууцтай болгож байна. Энэ өөрөө манай бас энэ боловсролын салбарт үр дүн илүү өгч байгаа юм ажил гэж хараад байгаа шүү дээ. Тий. Энд чинь юунаас ус эхлэв гэхээр хүүхэд хичнээн сурлага сайтай байгаад бас санхүүгийн энэ асуудал шийдэгдэх болохоор сурч чадахгүй хүүхдүүд их байна. Хүссэн зорснороо явж чадахгүй байна. Тийм учраас энэ тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамруулах ажил эхэлсэн. Тэр дундаа олон улсын шалгалтуудыг сайн өгөөд бас нэг тэтгэлгийн зах зугаас бариад авах боломжийг нэй гэж бодоод тэгээ энэ IELTS TOEFL энэ төр сайн өгүүлдэг багш нарыг нээлттэй өрсөн шүү дээ Монгол улстай яа. Ийм багш өвлгөрөө түрээдрээ байрч хүлээж байна. Та 5 жил ажиллаад манай хүүхдүүдийг сайхан амжилтанд хүргэх манай багш нарт арга зүгээ заачих гэдэг ингээд зарласан. Тэгээд багш нар бас ирсэн. Аймгийнхаа багш нарт бас зарласан. За та
сайхан өөрөө эхлээд өндөр оноо авчих. Тэрүүгээрээ хүүхдээ сургадаг арга зүйтэй болж тэгвэл байрч хүлээж байна гэд. Одоо ч гэсэн байр нь хүлээжлээ. Багш нар маань одоо маш гоё тийм хүүхдүүдэд боломж олгох ийм одоо шалгалжуулганд бэлддэг, сургалт явуулдаг. Ийм ур чадвараа хөгжүүлчихвэл ингээл байр нь хүлээж л байгаа. Тийм аймаг маань аймгийн засаг даргын хамгааллын газар тэгээд дэлгэр сайхан сайд нутгийн зөвлөл ирээд итгэдэг ийм ажил байгаа. Эмчнэр ялгаагүй. Эмчнэр ялгаагүй тий. Тэгээд чинь манай аймгаас бас багш нар авсан байгаа шүү. Тэгээ энэс гадна ер нь сайн багш нартаа байр бэлгэлдэг. Тийм. Сайн багш нартай тий. Алтан зулын 2 дахь эзэн замын үүдийн бүжгийн багш, орч гэрэл багш. 3 дахь эзэн замын үүдийн Батшиг багш, математикийн багш тий. Байр авсан тий. Яа хүний амьдралд сайхан тустай штэ. Тэр багш нар удмал урам зоригтой ажиллаж байгаа. Ер нь нэг 10 багшид сүүлийн хэдэн жилд байр өгсөн байгаа. Тий. Ийм сайхан бас энэ нэг Хэмүүжний хэлсэн үг лөө. Хүн эд хийж бүтээх насандаа түүнийг нь дэмжих хүнтэй учрна гэдэг бол том аз юм гэж. Тэрэн шиг манай багш нар хий бүтээгээд ингээ явж явах үед ингээд орон нутг нь нутгийн гишүүн дэмждэг байна гэдэг урам манай багш нарт маш их урам зориг өгдөг. Тэгээ алтан зул наадмаас ч гэсэн их урам авдаг. Тэгээд ингээл хөтлөөл зогсож яхад бас гоё юм бодогдсон тий. Тэгэл энэ олон сайхан багш нарын шавнар бүгдээрээ алтан зул ургах мэт, дэлбэлэх мэт дэлгэрч талыг бүрхэх болтугай гэж боддог. Та энэ үгийг хэлжсэн баха тий. Зээ хэлжсэн. Өөр ирэхгүй бодогдоо. Тэгэлгүй яхаа бодогддог. За одоо хоёулангийнх нь энэ яриаг бол маш олон багш нар бас үзэж байгаа ах гэж бодож байна. Та багш нартай хандаж юу гэж захимаар байна? Түрүү бас хэлсэн тий. Ерөөсө ард түмэн Монголын ард түмэн бол багш хүнийг асар дээдэлдэг. Тэгээ ингэж дээдэлдэг ард түмний багш болж төрнө гэдэг бол сайхан хувь заяа. Муу үгийн сэжүүр хүрдмээргүй тийм хувь заяа. Өндөр хувь заяа. Би бол тэгж боддог. Тэгэхээр багшийн ажлыг элдв харуугийн элдв эргэлзээ бодлын сүйдргүүгээр чин үннээр хийж яхад чинь буянтай ажил. Тэгээ хүний амьдрал бол заавал өгөө авааны линзэн дээр биш буйны тойрогоор хэмжигддэг. Тэгэхээр багшийн ажил бол яг л тийм буянтай ажил та. Тэгээд тийм учраас энэ мэрэгжлийг сонгоно гэдэг бол одоо сонгоод ажиллаж байгаа багш гэдэг бол эрхэм хувь заяаны эзэд учраас бахархдаг би багш хүнээр. Багш хүнээрээ бахархах, багш хүндээ хайртай байх. Одоо тэр алтан зул наадам дээр ингээл анхны эзэн Атиасран багшийг зарлахтал мянган багш зэрэг босч ирэл ямар удаа алга тайсан бэ. Тэгэхэд ингээл багш хүндээ ийм хайртай байх ямар гоё юм бэ тий. Гэл бахархаж өөр ирэхгүй огсож байгаа юм л да. Тэгэхээр ийм бахархам сайхан хувь заяаны эзэд учраас улам итгэлтэй, улам сэтгэлгээгэн, улам өөдрөг ажиллаарай л гэж хэлнэ дээ. Маш их баярлалаа. Тэгэхээр аймаг улсынхаа боловсролын салбарын түүч нь болж байгаа тантай ярилцсандаа түлхэх баяртай байна. Тэгээд удахгүй олон ажил нь улсын хэмжээнд хийх ажил их байгаа юм байна гэж харлаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Тэгээд сар шиндээ сайхан шинэлээрээ. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ Дорногов телевизийн ди подкаст сар шинийхээ тусгай дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийн дугаарт Дорногов аймгийн Хүсгэл сумын уугуул Монгол Улсын гавьяат багш Сүгрийн Отгон Туяа гэгч маань оролцлоо. Баярлалаа. За баярлалаа.